Ухаалаг тоолуурын 3 дугаар ээлжийн 5,000 ширхэг тоолуурыг баталгаажуулж дуусжээ. Дархан ус сувг хувьцат компани нь Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх шинжлэх ухаалаг тоолуур нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 15,000 ширхэг ухаалаг тоолуурыг баталгаажуулж айл өрхүүдэд суйрлуулах юм а. Өнөөдрийн байдлаар 10,000 ширхэг тоолуурыг суйрлуулж дууссан. Баталгаажуулалт дууссан 5,000 ширхгийг удахгүй суйрлуулахаар бэлтгэж байна. 3 дугаар ээлжийн 5,000 ширхэг тоолуур ирж 10 сарын 29-ноос 11 сарын 10-ны хооронд баталгаажуулж стандарт хэмжилт хэмжээ хэрэгслийн мэрэгчлэнтэй хамтран баталгаажуулж лацтаж гэрчлэгээ аваад дуусч байна одоогийн байдлаар. За одоогийн байдлаар 10,000 ширхэг тоолуурыг Дархан хотын хуучин Дархан болон Хээтэй ороолол 31, 23, 25 гэсэн амны орон сууцаар тавиад дууссан байна. Зөвхөн айл өрхүүдэд тавигдах. Орон сууц нийт аж ахуй орон сууцны нэг давхар аж ахуйн нэгжүүд өрхөдөг юм бас тавигдана. Дан гар байрладаг аж ахуйн нэгжүүд өрхөдөд тавигдах гэсэн. Ерөнхийдөө үйлдвэрээс ирж байгаа тоолорыг манай дээр заавал стандарт хэмжил зөвөр баталгаажуулж гэрчлэгээ авах хэрэгтэй. Тэрнийхэн дагуу баталгаажуулж айл өрхийн 15-ын диаметртэй тоолорыг 6 жилд нэг удаа, аж ахуйн 15-аас дээшээ 20-оос дээшээ диаметртэй тоолорыг 2 жилд нэг удаа баталгаажуулдаг гэсэн үг. Хэмжилтийн тухай хуулинд. Механик тоолоруудаас ерөнхийдөө давуу тал нь гэх юм бол нөгөө байцаагт сар болгоор заалт авахгүйгээр автоматар заалтаа наашин програм руугаа явуулна гэсэн үг. Автоматар манайх заалт аваад заалтын сар болгон байцаагч орж бичлэлт хийхгүйгээр автоматар сар болгон заалт авчихна. Мөн тухайн айлд хэрэглээнд үзэнгүй үеэр нь ч юм уу ямар нэгэн байдлаар ус алдахад манай дээр мэдэгдээд усаа автоматар хаалгах нэлэх боломжтой ийм давуу талтай байна. Ажиллагааны хувьд бол механик тоолортойгоо яг адилхан юугаараа л өөр юм гэхээр энэ нэг мэдээлэлээ заалтаа манай дээр авч дамжуулдаг ийм агар онцлогтой гэсэн үг. Тоолуурыг стандарт хэмжилт зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэрэгжилтэн төмөн цэцэг хангаанаар хийж гүйцэтгэжээ. Ухаалаг тоолуурыг айл өрхүүдэд суйрлуулснаар хэрэглэгчдийн усны хэрэглээг илүү нарийн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр тооцох, усны алдагдлыг бууруулах, менежментийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэрэгжилтнүүд зөвлөж байна. Дархан ус сувг хувьцат компани нь 17,017 өрх 1556 аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангаж, бохир усыг татан цэвэршүүлж байгальд нийлүүлдэг. 2-оос 3 жилд нэг удаа тоолуурыг баталгаажуулдаг. Хэрэглээнээс хамаарч тус ухаалаг тоолуурыг өрхөд 1-3 ширхгийг суйрлуулжээ.